Өргөжлөн жинэ баш Монгол улсын Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор Мөнхбагтны теснаар жишээлгүй хэллээ. За, эрхэм хүндэт та бүхний энэ өдрийн амар амгалангийг айлтхан болгоё. Гадтай сайхан морилын саатуу. За, Эрийн хотын энэ сайхан сургуульд та бүхэнтэй нэг цаг мөчийг хамтдаа өнгөрөх ийм аз жаргалтай сайхан цаг мөч хүрч ирсэн маш их баярлж байна. Манай энэ сайхан сургуулийн удирдлага багш нар Эрийн ахмад та бүхэнд чиг үнээсээ баярлж байна. Эндрэний өгсөн сургуультай хичээж явж байгаа студентын хоёрын ярьцыг бодjed энэ манай багш нарын хүмүүс маш их хүлээн буйдаг. Тийм болохоор багш нараас суралцаагийн араас ирчээ болоод багш хэлгүүгээд байгаа байхгүй юу. Тэгээд ямар учиртай вэ гэхээр ерөөсөө энэ хүн гэдэг амьтанчтай байгаа ертөнцөөс маш их болцоо төслүүдийг бид нар хангаад өгсөн байна. Бидний үүрэг тархидаг бол хязгаар их батаачтай. Гэвч энэ сэрэг чухалтай байгаа ичээлийн байдал байж байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ сэрэг чухалтай байна гэж үзэж байна. Сэрэг хин сэрэг ихээ ээж аа дараагийн хамгийн гол багш нар энэ хүүхдийн тархины сэтгэл бол 100 дуншуур бидний тархинд бий болсон байна. Гэвч энэ тархины зөвхөн сэрэг чухалтай. Сэрэг олон их сэрэг олон их холбоотой их мэдлэгтэй болоод их ухаантай болдог. Иймээс багш гэдэг нь хоёрын аман хүмүүстэй хүмүүсийн сэрэг гэж байгаа, хүн төрөлхтний сэрэг гэж байгаа маш их чухал аж холбогдолтой юм байна. Иймээс хүний бие асар их хэмжээний нөөц болцоо гэж үздэг байгаа байхгүй юу? Жишээлбэл дэлхийн эрдэмтэн хүний биед тархины бүгдтэй зөвлөлтийг өгөл ерөөсөө юундаа дадан дээр хөвч явж байгаа өсөн уултай зөвлөлтийг сайн өсөн байна. Энэ дээгтэр зөвхөн зөвхөн цагаас 10 хүүхэд байна. Энэ доотлын хэсэг нь болохоор 90 хэдэн хүүхэд байна. Энэ хувийн сэрээжтэй хүмүүсүүдийг багшиж байгаа юм. Тэгээд ийм сайхан буянтай ажил үйлсийг багшийн хэрэгжил гэдэг юм аа. Энэ бол тренинг агуулж маш гоё. Энэ суугаа багш нар таны баярыг таах агуулж. Түүнээс гадаад сонирхолтой хүн боловсны хувьд бол хоёр зүйлийг хийх ёстой байна гэж үзэж байна. Нэгдүгээр нь бид нар юу хийх ёстой вэ? Эрүүл амьдрах ухаан сурах ёстой юм. Хоёрдугаар нь бид нар аж төрөг ухаан сурах. Ийм хоёр зүйлийг нийлүүлээд сургаан хэмжил гэж би ойлгож байна. Сургаан хэмжлийн зорилт нь юу юм бэ? Эрүүл биетэй саран ухаантай ачтан хайрыг мэддэг ёс сургуультай эрдэм мэдлэгтэй соёл боловсролтой ухаан төгс болсон өөрийгөө зөв хөтлөн аач явж ухаан нийгэмээр орчин дотор чаддаг уялдан зохицож чаддаг тэгээд хүмүүн болсыг орчин дотнох энэ орон зай өөрийн гэсэн хөлбөмбөөр оруулж чаддаг ийм хэр хэмцэн хүний сайн сургаан хэмжээ ийм хэр хэмцэн хүний бий болохын сургаан хэмжээ. Бидний багш нар манай сургууль энэ ажлыг их хийж байна. Дээрээс жишээлбэл би жаахан нэмэр оруулаад хамтраа эрүүл амьдрах арга ухааны жаахан дээрээс нэмээд ингүүл бид нар төгс болчих юм уу гэж бодож энэ ажлыг их хөөцөлдөж явуулаа. Тийм болохоор бид нар одоо бидний эрүүл мэнд хаанаас болсон бэ гэвэл эрүүл мэндтэй ээж аваасаа нийгэмээс сургуулиасаа за их сайн суралцдаг хүн ном судраас ингэж суралцсан байна. Эсэг тасрах бусдынхаа судалгаа. Юу ч бид нар системчилсэн, шалтгаанчилсэн ахын дараагийн цогц юм бид нар бүтээж өгөх байна. Тийм болохоор бид нар эрүүл мэндийн тухайд яаж яах вэ? Хүн
мөхөд зохицоод суралцах ёстой. Хамгийн доохоор 21 өдөр суралцах ёстой байна. Яагаад 21 өдрийн хооронд хийж байлгүй хүн нэг зуршилыг 7 өдөр бий болгодог. 14 өдөр түүнийг биелүүлж чаддаг болдог. Тэгээд 21 өдөр түүнийг зуршил болж ирэхэд 90 өдөр болохоор найдвартай хэвшил дагвал бичгийг үрдүүлж чадна. Та нэг сайн туршлагыг бий болгож чадвал насан туршдаа түүнээс ашиг нэг муу туршлагыг бий болгоод насан туршдаа түүнээс хохирол амсдаг болчихдог байхгүй. Тийм болохоор хүн чинь ерөөсөө зуршил хэвшил дагвалын дагуу амьдардаг юм байна. Тийм болохоор бид нар 21 өдрийн дагуу бид нар суралцсны дараа явж суралцнаа юм. Эрүүл мэндийн өөр тархичин эрүүл мэндийн төв үеийн бий болж байгаа юм аа. Тэгээд таны нэгэн хэсэг болж хөөж байгаа юм аа. Түүний дараа та санамсаргүй энэ бүхнийг биелүүлдэг болов. За намайг Цэцгээ гэдэг. Би мөнхийн эмчийн хичээл нэг их сургуулийн найз маань хэлсэн байхгүй ингээд ирээд ийм хичээл байна чи өвдөд гэртээ өвдөж байгаас ирээд ингээд эмчид яагаач хараач гэж үзээч сонсооч л гэсэн. Тэгээ би энэ одоо өвөл юм а. Яг хэдэн сард гэдгийг мэдэхгүй байна. Өвлийн уцастай л явж байсан. Тэгээд анхны хичээл дээр мөнхийн эмчтэр очиж энэ хичээлийн сонсоод их зөв зүйтэй юм байна гэж бодоод тэгээд бас нөгөө монгол хүний юу идэг штэ нэг би бас тоо их бэлэгдэг байхгүй юу 9 удаа суучээ гэдээ бодоод тэгээ 9 удаа суусан тэгээд тэрнээс хойш бас нэг хэсэг байж байгаа сөүлд бас мөнхийн эмчийн хичээл дахиж суугаад тэгээд одоо энд өөрийнхөө одоо энэ боломжтой юм байна хүмүүс бүгдээрээ эрүүл болох юм байна эрүүл болохын төлөө бусдад бас энэ те энийг түгэе гэсэн үднээс энэ багштай хамтарч байгаа юм аа. Тэгээд миний хувьд бол гарсан өөрчлөлт юу гэхээр би их толгой өвдөг нүд хараа мотой байхгүй би. Тэгээд бас тарган байсан. Тэгээд энэ багшийн одоо тэр силентэй мөг төгс хоол гэж яриад нь шүү дээ өөрийнх нь зохион бүтээсэн. Эндээс би өглөө орой тэр силентэй мөгөө угаад төгс хоол идэж байна. Одоо нэг 16 17 онж байна. Тэгэхэд би 5 кг хассан өнөөдөр. Одоо тэгээ үүнээс хойш дахиж 5 кг хасна гэж бодож байгаа. Одоо надад гарсан өөрчлөлт нь бол энэ байна. Хоёр дэх юм бол би ингээд өвчтэйгээд би энийг эрүүл болохынсаа энэ хүний ярьж байгаа одоо тий одоо өөрт нь хэрэгтэйгээд ирж байгаа та нарыг харах надад их сайхан. Энэ ер нь хүн өөртөө сайхан байгаа юмыг үзэж яах гэдэг эрүүл бол хамгийн гол үндэс нь энэ байд юм байна. Тэгээд одоо өнөөдөр би багштай хамтраа та бүхэнд одоо бусдад өвшөө те олон төлөвлөгөө гаргаад би ажиллаж байна л да. Өөрийнхөө одоо компанийнхаа ажлыг төр зогсоогоод одоо энэ мөнхөө багшийн ажил туслаад өвшөө бас олон хүмүүсийг эдгээ хийсэн гэж хүсэж байгаа. Тэгээд би энэ олон бичлэгүүдээс харж байхад одоо тий та нар ч гэсэн бас нэг биш удаа сууж байгаа хүмүүс одоо нүд нь одоо над шиг ингээ тий муу хардаг байгаад хардаг болсон хоёр хүнийг би бол маш сайн мэдэж байна. Одоо тэр миний мэдж байгаагаар. Тэгээд одоо сахарын өвчин гэдэг бол сүүлийн үед айгүй илбэг болсон тий. Энэ сахарын өвчнөөс салсан айгүй олон хүмүүс байд юм байна. Тэгээ өнөө өглөө би тэр номын ордон дээр болж байгаа хичээл дээр суух тэр сахарын өвчтэй байжгаад өнөөдөр айгүй сайхан болоод дуу хоолойн хүртэн гардаггүй байсан тэр хүнгээ ярьдаг болсон тий. Энийг сонслоо. Тэгээ магадгүй одоо та нар дотор бас тийм өвчтэй хүмүүс байдаг болвол одоо энэ багшийн хэлж байгаа тэр лекцүүдийг сайн сонс эндээ ирээд энэ маш олон хүмүүстэй л байх юм бол та нар эдгэрэх магадлал маш өндөр юм байна гэдгийг эндээс би харж мэдлээ. Тэгээд хүмүүсээ өөрөө өөрийнхөө төлөө энд ирж сууж байгаа та бүхэнд бүгдээрэнд чинь баяр хүргэе. Тэг. Тэгээд хүн өөрөө өөрийгөө хайрлахгүй бол хэн нэгэн хүнийг хайрлахгүй. Одоо 10 магадгүй олон хүүхдтэй хүмүүс байдаг те. Одоо би хүүхдэн та нар туслахгүй гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ хүн өөрөө өөртөө л туслах хэрэгтэй. Өөрөө өөртөө л эмч байх хэрэгтэй. Тийм учраас хичээлдээ олон удаа суугаарай. Өвчтэй зовлонтой хүмүүс байдаг бол бусаддаа түгээгээрэй гэж л хүсэх байна да. За би мөнхөн эмчийн номыг одоо баг эргүүлээд баг бүтэн 2 дахин уншсан энэ номыг. Тэгээ энэ номон дээрээс юуг харсан хэрэг гэж байгаа. Хүний
амрах хамгийн одоо цаанаас байглаас заяасан те бие организмын амрах цаг нь бол 21 цагаас шөнийн 3 цагийн хооронд хүн амрах юм бол одоо эрч хүчээ аваад эрүүл байх үндэс нь байд юм байна. Тэгэхээр нойр гэдэг бол айгүй чухал. Хүмүүс одоо ийдэж штэ одоо би нойргүй байгаад нойртой болсон гэж байгаа хүмүүс ихэнх нь тэгж ярьж байгаа те. Тэгэхээр одоо нойрныхаа цагийг хүмүүсийн зохицуулах хэрэгтэй байна. Энэ дээр би юу харсан гэхээр одоо энэ мемори дотор 13 төрлийн хичээл байгаа. А бидний одоо энэ сонсоод байгаа бясалгал бол 1-р хичээл нь 5-р хичээл нь амжилтын үндэс гэж нэг хичээл байгаа. Энэ хичээлийг би 2 хүүхэдтэй хүн байхгүй одоо сургуулийн насны хүүхдүүд байгаа. Тэгээ энэ хичээлийг манай хүүхдүүд их орой унтдаг. Манайх бараг 12 цаг 1 цагаас нааш унтдаггүй байлахгүй юу. Тэгээд энэ мөнхийн эмчийн тэр номыг уншаад өөрийнх нь ярьж хэлснээр те одоо энийг бас амьдралдаа зуршил болгоё хэрэгжүүлээ те энэ явж ирээдүйд би эрүүл болно. Магадгүй миний 2 хүүхдүүд ирээдүйдээ бас эрүүл. Эрүүл байснараа магадгүй тэд нар ирээдүйд гэр бүлтэй болно, үр хүүхдтэй болно. Дахиад нэг шин Монгол хүмүүсийг дандаа эрүүл хүмүүсийг төрүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэр үүднээс би тэр амжилтын үндэс гэдэг гичээлийг одоо хүүхдүүдэд орой 10 цагт сонсгоод тэгээд одоо манайх дандаа 10 цагт унтдаг болсон байгаа. Хүүхдүүдэд унтаад хамгийн нэг чухал аргыг би олж авсан. Тэгэхээр хүмүүсээ амжилтын үндэс 5-р хичээлийг унтдаггүй хүүхдүүдэд унтуулж хүүхдүүдэд амрааж агаарай гэж хэлэх байна. За хүүхэд эрт унтах тэгээд нойрон гүйцэд ханамжтай болох энэ бол маш их чухал юм байгаа юм л да. Хүн байгаль ертөнцөөс бий болох явцдаа улирал хувьслын явцдаа хүний биеинд амьд бодисын цаг гэж юм бий болсон юм байна. Тэр нь бидний уураг тарих тэгээд эд эс эрхтэн бүгдөөрөө амьд бодисын өөрийн гэсэн цагтай. Жишээлбэл цусан дотор урсаж яваа улаан эс хүртэл улаан бөөм хүртэл өөрийн гэсэн ажиллах цагтай байдаг гэж байна. Өөр бусдыг хэлэх шаардлагагүй. Бүх юмнууд ажиллах цагтай байдаг. Тийм болохдоо тогтсон цагдаа унтад тогтсон цагдаа сэрж ирж байх нь ой тогтоолт, эрүүл мэнд бүх зүйлд нөлөөлөж байдаг юм аа. Ийм болохдоо бид нар амьд бодисын цагийг эрхэмлэх ёстой. Амьд бодисын цагаар авч хэлбэл 21 цагаас сөнийн 3 цаг бол алтан шаргал цаг үе гэдэг. Энэ үед хүүхдүүд унтаж байхад биеийн дотор шүүрсэлж байгаа даавар, гормоны төрөл, химийн бодисын сайн хэмжээндээ хүрч хүүхдүүд энгийн цагаас 3 дахин илүү өсөж байдаг. Насанд хүрэгсэдийн биеийн дотор маш том амралтын үйл ажиллагаа явуулж бие сэтгэлийг амруулахаар барахгүйгээр биеийн эд эсийг нөхөн төлжүүлж байдаг. Хүний биеинд өдөр болгон тоо томшгүй эс шинээр бий болж байдаг. Ийм болохдоо энэ бол маш их чухал юм байгаа юм шүү. Хүүхдүүдийг нэг зөв зуршилтай орой эрт 21 цагаас орондоо гараад юм уу. Тэгээд унтаж амраж байх. Энэ бол туйлын чухал. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан юм аа. Хүн хэрвээ 12 цагаас хойш унтдаг юм болвол хүний тэр амралт нь тийм сайн биш байгаа. Биеийн эрүүл мэнд, ой тогтоолт бүх юмд муугаар нөлөөлдөг. Иймээс бид нар 21 цагт унтаж чадахгүй гэхэд 22 цагт унтаж болно шүү дээ. Ингээд 22 цагаас унтаад өглөөгийн 5-6 цагт сэрэх үед энэ үед таны бие маш сайн байдалд орсон. Ой тогтоолт тийм ээ, тархины чинь амралт, биеийн чинь төлжилт, өсөлт маш сайн байдалд орсон. Энэ үед та сайн ажиллаж чадхаар барахгүйгээр их эрдэм мэдлэгийг эзэмшиж болно. Дээрээс нь өвчин зовоороос хол байж болно. Сүн унтахгүй байх бол олон зүйлийн өвчин юм уу юмд орооцолдогдох ийм асуудлууд шүү. Тиймээс хүүхдүүдийг нэг сайн зуршилтай болгож бойжуулах бол туйлын чухал юм байгаа юм. Иймээс энэ саяын хүний хэлж байгаа энэ миний энэ тайвшруулан амруулах хичээлийн дотор 5 дугаарт нь ой тогтоолтыг сайжруулах, 6-аад нь амжилтанд хүрэх. Энэ хэсгээс эхлэн хүүхдүүдийг унтуулж амруулах
нэг зүйлийн арга зам болгоул болох юм байна гэж би бас сэрж мэдлээ. Ингээд хүүхдүүдийг орондоор нь гаргаад энэ хичээлийг тавихад тэр хүүхэд маш дуртай, мөртөөсөө маш сайхан амарч чаддаг. Энэгээр онцлог юм шүү. Та хүүхдүүдийг энэ аргыг хэрэгжилж, эрт дунтуулж, сайхан зуршилтай болгож, эрүүлэр өсгөж их эрдэмтэй, эрүүл хүн болгоорой. Танд их баярлалаа. За сайн байцгаана уу. Намайг Оюун Чим гэдэг. За би энд одоо яг 40 өдөр явж байна. Эхний өдрүүдэд энэ хичээлд суухад нилээн миний уг нь бол би ерөөсөө хавдраасаа болоод туяа эмчилгээ хийлгсэн, хийм эмчилгээ хийлгсэн, аваарт 2-3 удаа орцсон. Тэгээд явж чадгүй зүрхний дутагдалд орсон тийм хүн байсан би. Явж чаддаггүй, амьсгааддаг. Тэгээд хавантай тийм байсан. Тэгээд ярьж чадахгүй. Тэгээд энэ туяа эмчилгээнээсээ болоод би түлэгдсэн л дээ. Уушиг зүрх. Тэгээд энэ бамбаа болчирхаа бас түлэгдээд би энэ дутагдалд ороод бамбаа болчирхаа чинь хүнийг тийм хилгүү болгодог. Тэгээд ерөөсөө ухаан санаагийн чинь ингээд тийм их юутай болгочтой юм байл шүү дээ. Тэгээд хүнтэй харьцчаад эргүүлээд ингээд ярьж хаад дараа нь эргүүлээд харьцах гэхээр чаддгүй. Юу ярьсан бэлээ гэдгээ мэддэггүй байсан би. Тэгээд одоо энэ хоолой чинь би энд орж ирэхэд миний дуу хоолой бол бүр ингээд сөөнгдөд би хүнтэй 5 үг сольж чаддаггүй. Тэгээд ингээд ядраал айгүй их хоолой чинь ингээд шивгнээ явчихдаг байсан. Тэгээ энд орж ирээд би яг 7 хоног дээр ер нь маш сайхан болсон. Миний дуу чангарсан. Тэгээд нэг 4 өдрөө миний хавн ерөөсө өглөө амьсаа өмсгөөл ингэсэн чинь хаван байхгүй болцсон байсан. Тэгээд нойргүй байсан 3 өдрөөсөө эхлээд маш сайхан нойртой болсон. Ерөөсөө нойроо дийлэхгүй одоо ч гэсэн ерөөсөө тийм байгаа. Нойроо дийлэхгүй болсон. Тэгээд зүрхний имийг би болол ерөөсөө имний данталтанд орцсон өвчин бүх бие өвддөг. Тэгээд дандаа өвчин амдах имийг их уудаг байсан. Тэгээ одоо бүр тийм донтолттой болсон. Имээ уужж унтдаг. Имээ уужж нойрныхаа имийг ууж унтах гэдэг юм ерөөсөө унтдаггүй. Ерөөсөө им уусан ч унтдаггүй тийм биз. Тэгтэл яасан гэхээр зэрэг одоо энд ирээл би 3 хоногоос эхлээл унтаад тэгэл ерөөсөө имээ ууха байгаад одоо хүртэл би ерөөсөө имээ уугаагүй нэг ширхэгч им уугаагүй байгаа. Тэгээ хаван ерөөсөө бууцсан, явж чаддаг болсон. Би ерөөсөө их ойрхон жорлонтой өрөөндөө байгаад орох гэхээр явж чадгүй 3-4 амраад тэгээд явдаг гэсэн. Одоо намайг мэдэх миний найз энэ байж гин. Ерөөсөө явж чаддаггүй тийм байсан. Тэгээд энэ бясалгалын хичээлд суугаад үнэхээр сайхан болсон. Энд ирсэн хамгийн гол шалтгаан болоод би тэр нэг оллоо телевизийг үзчихсэн. Хальтхан үзэл нэг дуусчихсан үед нь энэ мөнхөө багшиг хичээл зааж явах үед нь тэрийг үзэл утасных номерыг бичиж аваад тэгээ мөнхөө багштай холбогдоод тэгээд мөнхөө багш энэ юунд хичээл хийнэ явж байгаа. Та ирээ сууж олно гэсэн. Тэгэл маргааш өглөө зүгээр хурдан хурж ирээл тэгэл энд суусан. Тэгээ одоо 40 хоног ингээд байсан. Би бас нилээ маастай байсан шүү дээ. Ер нь нилээ энэ гизг үзээ. Нилээ бас хэцүүхэн л байсан л да. Тэгээд яасан гэхээр зэрэг энэ сайхан бүтээгдэхүүн энэ энергийн шингэсэн энэ сайхан бүтээгдэхүүнийг хэрэгэлсэн. Тэгсэн би яасан гэхээр зэрэг одоо маш их яасан 12 кг хайсан байна би одоо. Энэ 40 хоног дотор. Тэгээд юу яасан бэ? Миний сахар бас их айгүй өндөр байсан. Би сахаргүй ээж байгаа тэр хагалгаанд орсны дараа сахартайгаа мдэггүй байсан. Тэгээд хагалгаанд орсны дараа
Яасан гэхээр тэр бүх л элементүүдийн чинь одоо тэр химийн тариа, туяа эмчилгээ энэ төр чинь ингээл устгаал юу яачт юм бэ. Тэгээд хагалгаанд орохын өмнө ерөөсөө шинжилгээ авдаг штэ. Нөгөө эргэж идгэрэх тийм юу гэж чинь яхад би бол тийм сахар байхгүйсэн. Тэгээд хавдраас гарч ирэхдээ би сахартай болцсон байсан. Тэрийгэ мэдээгүй явжгаад тэгэл айгүй их юу яадаг байсан. Нилээн жинтэй болсон. Тэгээд дэсэн чи харин тэр сахарын өвчин тийм. Би инсулин хийж исэн. Одоо бол би инсулин би холимгийг хийдэг байхгүй юу? Эхлээд надад бол зүгээр нөгөө им өгжсэн, им нь таарахгүй ходоод өгдөөд болдгоо. Нөгөө олон өвчин амдах им уусараад миний ходоод бас айгүй хэцүү болцсон биз. Тэгээд одоо бүр ерөөсөө тэр өвчнөөсөө салахын тулд нөгөө ходоодныхоо юуг арай багасгая гэд намайг тарианд оруулсан. Тэгээд доктор баатгээд тэр эхний нэг богны тийм тариаг өгсөн. Дараа нь инсулин өгсөн. Тэгсэн чинь өнөөх нь бүр болохгүй байгаад байсан. Тэгээд холимгийг хийдэг болсон. Холимгийг би хийхдээ бүр 3 удаа ингэж хийдэг. Айгүй өндөр доозоор хийдэг байсан. Тэгээд одоо миний сахар одоо энэ селемтэй юу төгс хоол идээд тэгээд одоо селемтэй мөгөө уугаад энэ селен гэдэг чинь одоо хүний биеийн организмд үнэхээр хүнийг ирүүлжилж ингэж сайхан болгодог юм байна. Тэгээд энэ төгс хоолыг идсээр өглөө оройдоо би иддэг. Тэгээд одоо турсан 2 дахь ирэхээр сахар ер нь баг хэвийн хэмжээнд очих хэмжээнд болцсон байгаа. Минийх 8 9 гээл ингээл одоо ерөөсөө байсан. Бүр 20 хэдтэй энтер байсан. Тэгээ одоо алийг хэрэгэлдэг. Би тариа хийгээг байгаа ойрд. Ерөөсөө хийхгүй байгаа. Тэгээд би яасан юуны магад гээд нөгөө сая төгөл амралтан дээр очиж амрлаа. Игчигээ аваад явсан. Тэгээд тэнд очиод бас хоол унднаас юу яах бах нэмэгчих байх гэд би тариа мариага авч явсан. Харин очисон чинь эмчилгээний хоол өгсөн. Тэр төгөл амралт бол үнэхээр сайхан юм бил. Байгалийн хувьд сайхан. Гэхдээ бас эмчилгээтэй. Тэгээд би эндээс би явхдаа хоол унд бүх юм аваад явсан. Энэ төгс хоол аваад явсан. Тэгээ өлсдгөө. Өглөөд найруулж уугаал тэгээд яхад ерөөсөө хоол өлсдгөө байхгүй юу. Тэгэл тентгийн хоолыг чинь баг идэхгүй шахвал байсан да. Тэгээд нэг өдөр нэг юу яавал ногоо могоо тэр байцаа юм үг нь идэл тэгэл өөр юмных юу яадгүй. Нэмэлт юм ерөөсөө хэрглэж байгаагүй. Тэгэд энэ сайхан бүтээгдэхүүнийг хэрэглэсээр одоо ирүүлж чинь нойртой болсон маш сэтгэл санаа аяйгүй сайхан тогтворч чаддаг сайхан байна. Ерөөсөө юмнаас цочиж айдаг тийм байсан. Ерөөсөө тийм байхаа ийц. Их бухимдуу байсан би. Ингээл уур хүрээл хүнтэй ярих гэхээс бүр дургу хүрдэг. Ерөөсөө нөгөө ага угаасаа л нөгөө цаанаасаа миний хил ам ерөөсөө ярьж чадахгүйсэн. Түүнээсээ болоод би маш их бухимдалтай байсан. Тэгээд ууртаа, уцаартаа тийм байсан. Одоо болоод ерөөсөө надад тийм юм ерөөсөө байхгүй. Маш сайхан ингэж сайхан илэшэрч ингээд энэ сайхан байна. Мөнхөө багштай одоо би баярлалаа гэж хэлэхээс ганц энэ үг бол ерөөсөө багдана. Тэгэд одоо олон энэ хүмүүсийг өөртөөгөө адилхан энэ олон өвчтөе хүмүүсийг ингээд авцарч энд ингээд одоо эдгэрлийг өгмөр ингээд санагддаг. Тэгээд хүмүүсийг би авцраад ингээд юу яаж байгаа л да. Энэ бяцлалын хичээлд явуулж байгаа бас зарим энэ хоолыг хэрэглүүлж байгаа. Тэгээд ер нь итгэлээрээ хүн болол энэ дотоод энерги сэрээж өөрийнхөө итгэлийг явсаар нэр бүх анхаарлаа энэ багшийн энэ бяцлалын хичээлд тавиад энэ хоолоо хэрэглэсэн үед бол үнэхээр ирүүлчих юм байна. Би одоо 40 хоног явсан. 40 хоног явчаад одоо 90 хоног явбал бүр ингээд алгажаад ингээд юу яана гэдэг нь бол үнэхээр төгс миний бие ирүүлчих байх гэж би ер нь маш их итгэлтэй байгаа. Тэгэхэр зэрэг найзууд минь та бүхэд энэ сайхан энергитэй энэ та бүгдийн бас надад бас байгаа.
Тийм болохоор зэрэг би та нарыг ингээд итгэвхтэй тэгээ энийгээ таслахгүй ингэж яваад сайхан эрүүл болоорой гэж би та нарыг хүсэх байна. Тэгээ та нарт баярлалаа. Энэ их олон сайхан энергитэй хүмүүс донд орж ирсэндээ маш их баярлж байна. Багштай маш их баярлж байна. Эдгэрч байгаадаа үнэхээр би бүр баярлаа гэдэг үг л одоо ерөөсөө би маш их багдаж байна. Одоо юу хэлэх юм би ерөөсөө мэдэхгүй байна. Тэгээд та нарыг ерөөсөө үргэлжлүүлээд битээ энэ бясалгын хичээлийг орхихгүйгээр та нар ингэж энэ юунтай олуулаа ингэж цугларвал үнэхээр тэр энерги бол та нарт ингэж юу яа шүү шингийн шүү гэж би та нарт захимаар байна. Тийм болохоор зэрэг та нар бүү таслаарай, эндээ яваарай, итгэлтэй байгаарай. Анхаарлаа төвлөрүүлээд маш сайхан энэтэй ингээд явбал та нар төгс сайхан илаашр хуучин энэ өвчин гүчин хаягдж гээгдэн шүү. Тэр багшин зааж байгаа тэр өвчнөө авч хай гэдэг чинь тодорхой юм би тэгэхээр зэрэг эхлээд тэгж энд ирчгээд байж байхдаа өвчнөө авч хай мэдэхгүй гэдгээдээс үний юм байлээ шүү. Та нар тэрийгээ бүр хараа. Тэгээд сүүлдээ хараа бүр эргэтнээ нэр би ингээд миний зүрх мөн ингээд би бүр зүрхээ ингээд бүр нүдэндээ ингээд бүр хараад тэгээд ястаа ингээд хаяад ингээд яадаг гэсэн. Тэгээ одоо бол нэрээ үнэхээр би бол ер нь баг эрүүл шахуу болчиход байна шүү дээ. Тэгээ та нар мань бас энийг сайхан өөрснөөхөө юунд шингээж энэ энергийн юуг бидээ шингээж оюун бодлоо төвлөрүүлж ингэж бясалгалдаа сууж энэ хоол хүнсийг авч хэрэгжилж давхар хэрэглүүл зүй сайн шүү гэж би та нарт зөвлөж хэлмээр байна. Энэ бясалгал суугаад 40 хоног дээр явж гэн. Тэгээд энэ 40 хоног дотор би олон өвчнөөсөө би ер нь ангижраад байж байна. Би энэ бясалгал суухаас өмнө би бол маш их юм удагсан. Эхонд харуулад миний элгийг маш их өөгчлөлттэй гэж хэлсэн. Тэгээд энэ өөгчлөлтийн эмийг бол би сар гарan уусан. Тэгээд энэ хооронд ерөөсөө миний тэр эдлэгний өөгчлөлт ерөөсөө хайлаагүй. Тэгээд сая энэ бясалгал сууж хооронд би тэр силентэй мөг тэр амтд төгс хоолыг идээд одоо миний энэ элэгний өөгчлөлт бол алга болсон. Сая би эхонд харуулсан чинь миний элэгний өөгчлөлт байхгүй болсон байна гэж надад дүгнэлт гарсан. Хоёр дахь ирэхээр зэрэг сахартай байсан. Сахар маань 26 байсан. Тэгээд энд ирсээр тэр юмнуудаа ууж хэрэглэсээр миний сахар одоо 8.8 энэ хооронд л одоо байгаа. Ингээд тогтворцсон байгаа. Нойргүй байсан, нойртой болсон, хавантай байсан, хавангүй болсон. Энэ хооронд ерөөсөө миний ууж исэн эмнүүд бол ерөөсөө уугдахгүй байгаа. Би ерөөсөө эмээ уухай байсан. Миний энэ бясалгал сууснаар бүх тэр муу зуршлууд бол арилсан. Одоо би ширхэг ч юм уухай байсан. Тэр би өвдөхөд хамгийн түрүүн барьж авдаг гэсэн өвчин амдах эмнүүдийг бол уухай байсан. Одоо ер нь их эрүүл болчиход байж байна. Тийм болохоор энэ бясалгалдаа одоо маш их цаг хугацааг өстө хожиж явж байхгүй бол би бүр явахгүй болохоор зэрэг л миний энэ би өвдөд байх шиг байдгийг. Тэгээ ингээд хурдхан явхансан л гэж би боддог. Яагаад гэвэл миний би эрүүлжиж байгаа учраас би энэ бясалгалдаа айгүй их сонирхолтой бясалгалдаа суух их дуртай байдаг. Тийм болохоор зэрэг одоо та нөхөд минь энэ бясалгалаа таслахгүйгээр тэр хоногийг гүйцээвэл их сайн байна. За лагсрагчээ та өөрийнхөө хийдэг ажил болоо те өөрийгөө танилцуул юу хийдэг, хаана юу хийжсэн, ямар бүтээлүүд гаргасан олонд өөрийгөө та танилцуул да. За би бол анхаа эхлээд их барих багамч байсан. 2000 төгтгийг их барьж авсан.
дараа нь уран бүтээл рүү орсон. Тэгээд ясэл цэцэрлэгээ эрхлэгчээс аваад эфир хичээл олон ажлууд хийжсэн. Сүүлдээ бол ном руу ном зохиол руу орсон. Одоо бол тий зохиолч эмэгтэйчүүдийн холбооны тэрүүн гэж яхаа нэг тийм юу байгаа. Тэгээд би одоо нэг 20-од ном бичсэн. За нэг 20 дуутай. Тэгээ нэг кинотой Ебо шарвад гээд тэгээд яг уран бүтээлүүд нэлийн би хийж байгаа юмуд байгаа. Тий. Тэгээ энэ хичээл ирэхээс өмнө би Нойр Булчирхааны толгой хэсгийн уйланхайтай маш их өвдөж зүдэрчээсэн. Ерөөсө ямар л хоол идэн өвдөд идэг. Хоол унд идэж чадахгүй. Сүүлийн 3 жилд би 12 хил турсан. Тэгээ маш их дуранхай ерөөсө гуйж унчих га тиймэрхүү байдалтай байсан. Тэгээ анхан мөнхөө багшийн хичээл 4 сарын 7-ны өдөр очсон. Тэрнээс хойш өдөр ирэх тусам засарсаар агаад өнөөдөр бол одоо би хоолоо идэж чаддаг болсон. Чөлөөтэй хаа яваа гэсэн газараа чөлөөтэй явдаг болсон. Ер нь тэр үед бол хүүхдүүд маань айгаад одоо ээж битгий ганцаараа гадуур яваа. Ерөөсөө аюултай шүү гэдэг гаргах их дургүй байсан. Тэгээ үнэхээр ч би хэцүү байсан л да. Тий. Одоо би 3 сар явж байна. Одоо энэ 7-нд 3 сар болно л да. Би 4 сарнд. Тий 90 хоног явж байна. Одоо 80 хоног явчаад байж байна. Тэгээд би 7-нд улсын баярын өмнө 3 сар болно. Тэгээд одоо бол маш сайхан байна. Тэгээд би маш их баярлж байна л да. Ийм гайхамшигтай юмд ерөөсөө би ингээ сувлуудаар очиад амрыг гэхээр ерөөсөө наваг хааж хүлээж авахгүй болсон байсан. Охин маань хөөцөлдөөл одоо тэр суйлд аваач, энэ суйлд аваач гэж очиод хөөцөлдөөл очихоор ч ерөөсөө ийм хүнд өвчтэй хүн авахгүй гэд авдаггүй байсан. Тэгээ би бол үндсэндээ бол энэ явгаараас Парис хүртэл явсан штэ. Тэгэл ер нь эдгэрх найдваргүй болцсон тийм л байсан хүн. Тэгээ одоо бол ийм сайхан болж байна. Тэгээд маш их баярлж байна мөнхөө багштай. Үнэхээр маш их баярлж байна. Баярлж байна гэдэг үг бол багтахаар байна. Тэгээд энэ хүнийг төрүүлж өсгсөн аав ээж орон нутаг бүх хүмүүст бол баярлж явж байгаа шүү л гэж хэлэх байна. Тэгээд энд одоо маш олон хүн хамрагдаасай. Бүгдөө эрүүл болоосай. Манай энэ дотор явж байгаа улсууд маш тууштай яваасай гэж би хүсэж байна. Тий. За баярлалаа. Нэг эмнэлгийн хэлээр бол хяналтаас гарцсан одоо эмнэлгийн хувьд бол эмчилгээгүй болсон юм байсан хүн юм байна. Тэгээд одоо энэ гिचэлд 90 хоног тасралтгүй явснаар өнөөдөр та нартай зэрэгцээд хаа холоос энэ ширээний ард суугаад үгээ хэлээ сууж ин тэрнээс гадна сэтгэл санаа маш өөдрөг. Өнөөдөр хоолтой одоо хоолундаа идэж чаддаг, явж чаддаг, сэтгэл санаа хэн нэгэнтэй ойлголж чаддаг. Өнөөдөр ийм хэмжээнд хүртэл энэ хүн явсан байна. Тэгэхээр бүгдээрээ лагвсрэгчтэй улам цаашдаа эрүүл болоосай гэж хүсээрөөё. Миний хөл ерөөсөө аюулгүй хөвдөд юм оо энэ хоёр хөл чинь ерөөсөө. Суучхаад босхороо их зовжоод босон би чинь тэгээд босхороо ингээд нэлээд зогсож байгаад тэгээ хөлийнхэн юуг нь жоохон яаж яагаад оршоо гэж өвчнөө жоохон гайг болгож байгаад гიშгэж явдаг байхгүй юу. Ерөөсөө шууд босоод би явж чадахгүй. Заавал босчээж зогсчээж тэгээд ингэж хөдөлжөөж тэгээд ингэж явж урдаар ганц хоёр гიშгчээ тэгжээд би гიშгдэг байхгүй юу. Ингэжээж тэгэл нэг юм гიშгдэн. Тэгээд суухтаа хэцүү, босхтаа хэцүү. Их өвдөн. Тэгээд босоод шууд явахгүй болохоор айгүй зовлонтой. Тэгээ явж байтал заримдаа өвдөөлөн. Тэгээд л жоохон амарддаг явж байгаа л би гудам модмаар явахдаа би амарч явдаг шүү дээ. Амрахгүй бол энэ л чи хатгаж өвдөөд ерөөсөө явж болохгүй. Тэгээ сүүлийн үед бие муудаад ирэхэр зүгээр бүр муудаж байгаа байхгүй юу. Гიშгэж болохгүй. Намайг Цэрэндэлм гэдгээ би 8 дугаар орооны хөөн хамуулд үргэн. Тэгээд энд би яста айгүй их даралттай ирсэн ерөөсөө. Миний даралт бол 160 100-тай байсан. Юусе яг л цогтой хүн шиг л явдаг байлаа би. Толгой эргээл
нүд хараа муутай болцсон байсан юм аа. Тэгсэн чи харин даралт буугаад ирэхээр хараа ордог юм байна. Одоо миний энэ юу аягүй сайхан ингээл нэг юм аваад хайцсан юм шиг л боллоо штэ. Тэгээд үе мөч их үүдэн миний энэ хөл ингэж нугардгүй байсан баг. Энэ ингэж нугардаг. Шэхэр би яг ингэсгээ шээдэг гэсэн. Одоо ерөөсөө ингээл сууж болоод байгаа. Тэгээ нугардгүй хөл чинь бүр ингээд ингээ болчиход байгаа. Тэгээд их гоё юм байна гэдгээ мэдэрлээ. Ийм сайхан мэдрэмж одоо төрүүлж өгсөн энэ сайхан мөнхөө багштай би маш их баярлалаа. Одоо харин хүүхдүүдээ бүгдийн линд оруулж суулгая л гэж бодож байна. Эмээн. Тэгээ миний хүүхдүүд одоо ерөөсөө энэ мөнхөө багшийнхаа юун дээр сууж өөчнөөсөө салаарай л гэж хүсэх байна. Мөнхөө багштай их баярлалаа. Эрүүл энхийг хүсье. Би явхад ингэж явдаг байсан мөнхөө багш. Согтуу хүн шиг ерөөс энэ хөл чинь яг аюугүй хүүдэн. Тэгэл яг л согтуу хүн шиг нэг даралт ихтгэр бүр аймаар согтуу хүн шиг ингэж яваа. Тэгэл ингэж гуйвал одоо бол ерөөсөө зүгээр хаашаа л бол ингээл Одоо чөлөөтэй явж байна уу? Одоо сайхан явна. Айгүй гоё явдаг болсон. Одоо гоё явдаг болсон. Тий, сайн явдаг болсон ингээл. Одоо тэгээ би 10 хоног суулаа. Одоо цааш нь өргөлжилүүлээд суумаар л тэгээд гараад одоо нөгөө газар олох юмгүй юм сайн мэдэхгүй л байна. Тэгээд Үгүй нэг өргөж чадсан нэг үгүй ямар сургууль. аа. Үгүй. Аа. Тэг. Ингэдгээс төрөнөөс нуурахгүй. Яг би ч одоо ингэ суухар чинь. Одоо яг дөхөөлэн. Одоо нэг жоохон суучихвч суухал байх л та. Тий. Төрөөчгийг бодвол арай дээр тийш сайхан болж гэнэ үү. Энэ гоё юм байна ерөөсөө. Өргөлжилүүлээд явал бүр ингэ суучих юм бэлээ яаж. Тий. Айгуу сайхан боллоо. Мөнхөө багштай ажлын өндөр амжилтыг хүсье. Даралт одоо 130 нааштай болсон минийх. Тий аймаар 160. Би энэ дэрэгт айгүй их даралтай ирсэн. Им уугаад буухгүй байсан байхгүй юу? Тэгээд энд нэг эхнийхтэй нэг буусан чинь гар нэг хачин бадаарал энэлүү нэг юм ингээл урсаад орж байгаа юм шиг болоод байхгүй юу? Хоёр гарлуу. Тэгсэн чи энэ юу лөө ингээл гуй дагаал энэлүү чи ингээл нэг юм чимгэл ах шиг байсан. Тэгэл маргааш нэг суусан чинь ерөөсөө тэгэл нойргүй болд юм байна штэ. Даралт ихтэд ирэхэр чинь айгүй нойргүй хондог байсан. Би одоо энэ 10 хоногт бол маш их сайхан боллоо. Одоо тэг өргөлжилөөдөө бол улам сайхан болох байхаа л гэж бодож байна. Тэг мөнхөө багштай их баярлалаа. За би энд ирээд сайхан боллоо, хөлж овоолсон. Даралт ихтэй байсан, даралтж сайхан болсон. Одоо би айгүй сайхан явдаг болсон. Би яг анхнд 13 хоног энэ хичээл суугаад тэгээ дунд нь 3 хоног амраад тэгээ нүндэл 15 хоног суухад энд их сайхан боллоо. Миний хөл айгүй сайхан болсон. Би одоо айгүй гоё явдаг болсон. Хурдан гүйдэг болсон. Одоо ястай гоё болсон. Сайхан тэр. Нугардгүй хөл ийм гоё болсон штэ. Нэ чи нугардгүй хөл ч одоо бүр ингээд одоо ястай айгүй сайхан болсон. Одоо ямар ч ясаа хөлнөө өвчин гайгүй боллоо мэнэ. Нугарч ярихад зовлонгүй, гიშгэж яхад зовлонгүй. Энэ хоёр өвдгнээ өвчин арай гайгүй болсон. Тий. Яв чадахгүйс одоо харин гүүгэл байгаа юм байна. Та баярлалаа. За тэгээ мөнхөө багштай баярлалаа. Тэгээд одоо ийм сайхан күнтэй учирч яг бага болооч түргэн хугацаанд хөлнөөхөө өвчнөөс яхан салсантаа би их баяртай байна. Танд ч гэсэн их олон амжилт хүсье. Хүн болгоныг одоо ингэ сайхан эрүүлжүүлж байгаад чинь баярыг хүргэж амжилт хүсье дээ мөнхөө багштай. Би анх манай нэг дүү энд ирж хэвтээд тэгээд намайг
ирж хөвтөөд би мөнхөө агшийн нэг айгүй гоё юм байна маама та тэр үнд яваач гэж намайг тэхгүй юу. Тэгэхээр зэрэг за би көл үдээ та одоо ингэж көл үдээл ингэж гэртээ хөвтж байгаа хооронд тэр хүүгээрээ хөргүүлээ тэр эмнэлэг оч гэсэн. Тэгээд би энд ирээд эмнэлэг твтээ тэгэл. Тэгээ миний хүү хүргэж ирсэн. Тэгээд би энд ирээд одоо сайхан болчихсон. Тэгээ одоо энэ Үгүй одоо би хүнээр хөргүүлэхгүй сайхан болцсон юм чинь ганцаараа яваад л ирсэн. Автобусандаа суугаад яваад гүгээд ирсэн. Их сайхан болцсон мөнгө. Тэгээд би эндээс гараад би юм сайхан болчихлоо нэг ажтай буянтай нэг хүний мөнхөө агштай уулзаад нэг сайхан боллоо. Эмээ ээж нь бүжиг сурсан гэл тэхгүй юу би. Тэгсэн одоо энд чинь нэг бүжиг юу хийж ийсэн юм чи. Би энэ тамир хийгээл дандаа бүжиг л хийж байгаа юм чинь. Тэгээ очиод энтгийг мэнтэг янз бүрийн бүжиг оролдоод яасан чинь очиод хүүдээ хийж гисэн чинь манай хоёр эрэгтэй эмэгтэй хоёр аж хөхрөөл намайг чинь дахиад хийгээд өгөөч гэд. Тэгээд би бүжиглээд өгсөн чинь нэрээ ээжиг нь хөл сайхан болсон байж штэ. Манай хүүхдүүд гэсэн. Нэрээ ээжиг нь хөл ёстой сайхан болчихно. Одоо ядарчихнаа болол ээжиг манайхан шоол өгөхрээ байгаа юм чинь. Одоо бүжиглээд очсон би. Тий, ихтэй хүргэж ирээд унах шахаад буцав. Одоо тэгээд харихтай сайхан бүжиглээд очсон.